2026 онд ордуудад хэрхэн өөрчлөлт, хувьсалт ирэх талаар хүргэе. Хоньны орд. 2026 онд хоньны орд хамгийн их хүндлэгдсэн дуу хоолой нэг болно. Ухаан төвчээр тайван ноён нурууг илэрхийлэх жил. Хонь ярихад хүмүүс анхаарна. Хүчээр биш нам гүм атлаа нөлөөтэй удирдлага доторно. Доктортай хариу үйлдэл нас бий гүйцэн шийдвэр ухаалаг чиглүүлгээрээ танигдана. Өмнөх жилүүдийн дарамт сорилтыг давсны дараа 8 дугаар сараас эхлэн жилийн төгсгөл хүртэл хөнгөрөөл чөлөөлт мэдрэгдэнэ. Тайван итгэлтэй манлайлын жил. Үхрийн орд. 2026 он бол үхрийн ордны шинжилэл. Ил тод өсөлтийн жил. Хөгжил, баяр хөөр, өөрчлөлтийн мөрчлөг эхэлнэ. Хуучин дүр төрхөө тайлж, шинэ орчин, шинэ эхлэл, шинэ шатанд орно. Олон жилийн хүнд мэдрэмж арилж, удаан хугацаанд хоригдсон мэт байсан байдлаас чөлөөлөгдөнө. Хувийн амьдрал, хүрээлэл бүр гэр оронч шинжлэгдэнэ. Амьдралтай, илүү гэрэлтэй, итгэлтэй холбогдох жил юм. Ихрийн орд. 2026 онд ихрийн ордны сэтгэлгээ мэргэжлийн чадвараараа хамгийн төлөвшсөн ордуудын нэг болно. Манлайлал, стратеги, ур чадварын жил. Ажил, бизнес, харилцаа холбоо, бие даасан санаачилгаараа онцгойрно. Хариуцлага удирдах ухаалгаар шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ. Өөрийн замаа эхлүүлэх эсвэл баттгаж олон талт байдал, ухаан асуудал шийдэх чадвараа хүлээн зөвшөөрөгдөнө. Мэлхийн орд. 2026 онд мэлхийн орд тогтворжуулагч, дэмжигч гол дүр болно. Сэтгэл зүйн тулгуур, үнэнч байдал, бодит тусламжийн их үүсвэр болж бусдад нөлөөлнө. Удирдлага, менежмент, санхүүгийн өсөлтөд амжилттай. Нөөц боломж, харилцаа тэлнэ. Мэлхийн оршихуй өөрөө тайвшрал авчирч хүмүүс дэмжлэг урам зориг авахын тулд түүнд найдана. Харилцаанд зөөлөн ухаалгаар ярих нь чухал. Арслангийн орд. 2026 онд арслангийн шагнал, хүлээн зөвшөөрөл, өөртөө итгэх итгэл сэргэх жил. Саад, саатал, бухимдал арилна. Ил тод байдал, амжилт, тэлэлтэд орно. Өмнөх мөчлөгийн алдагдлууд ялалт болж хуурна. Шинэ орчин, утга учиртай боломж, шинэ холбоосууд татагдана. Баяр хөөр, бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх эрч хүч дахин асна. Байглаасаа гэлцэж, эерэг анхаарал, дэмжлэг хүлээн авна. Охины орд. 2026 онд охины орд хүчтэй хувирал туулна. Эргэлт буцалтгүй шийдвэр, тодорхой төгсөлтүүдийн жил. Удаан үргэлжилсэн дарамт, хязгаарлалт, тодорхойгүй байдлаас ангижирна. Шийдвэр гаргалтад тодорхой байдал, хүч, итгэл бий болно. Хувийн хил хязгаараа дахин булт хийхээ болж нэг том бүлэг хаагдан илүү эрүүл харилцаа, жинхэнэ чиглэл нэгдэнэ. Амьдралын замыг дахин тодорхойлох жил юм. Жинлүүрийн орд. 2026 онд жинлүүрийн орд уян налархай байдал, ил тод байдал, шинэ итгэлээр урагшлана. Өөрийгөө илэрхийлэх, эрх чөлөө, өөрөөрөө бахархах сэдэв давмгайлна. Жилийн эхний хагаст том шийдвэрүүд 2 дугаар хагаст шагнал ирнэ. Түүнчлэн маш чухал эрүүл бус харилцааг суллаж, үндсэнтэй холбоогоо хамгаалах хэрэгтэй. Тэнцвэр хадгалагдвал бүтээлч байдал, дипломат чадвар, ухаалаг манлайлалаар бусдад ашиг тусаа өгнө. Хилэнцгийн орд. 2026 онд хилэнцгийн орд харилцаа, мэдээлэл, үгээрээ асар нөлөөтэй болно. Хөдөлгөөн, аялал, сүлжээ, олон нийтийн оролцоо нэмэгдэнэ. Үг нь жинтэй, мессеж хурдан тархана. Санхүү, нэр хүнд, эрх мэдлүүлсэн, мэдлэг хуваалцах, ойлголт, түгээх, түүх бүтээхэд гол дүр гүйцэтгэнэ. Хилэнцгийн дуу хоолой мартагдашгүй нөлөөтэй болох
жил юм. Номын орд 2026 онд номын орд хамгийн том нээлт үсрэлтийн нэгийг хийн. Олон жилийн тэмцэл, алдагдал, сэтгэл зүйн ядаргааны дараа биелэл, ил тод байдал хүрнэ. Эдгэрэл, тэлэлт, удаан тэссэн мөрөөдлийн биелэл, өөртөө итгэх, иргэн ирж, гэрлэн ил гарна. Боломжууд нийцэж, ирч хүч нэмэгдэнэ. Номын орд итгэл найдвар, өвдрөг үзэл, урагшлах хөдөлгөөний бэлэг тэмдэг болох юм байна. Матрийн орд 2026 онд матрийн орд бүрэн эрх мэдэл манлайлалдаа орно. Нөлөө, хариуцлага, оршихуйн хүчтэй мэдрэгдэнэ. Санхүүгийн өсөлт онцгойлон тодорно. Ялангуяа бүтэцтэй хөдөлмөр, түншлэлээр ажил, мэргэжлийн зорилгоо хувийн амлалттай тэнцвэржүүлж илүү их хариуцлагыг сахилах баттай өөрнө. Шийдвэржинтэй, үг хүчтэй, манлайлал хүлээн зөвшөөрөгдөнө. Докторжуулагч найдвартай хүн болж төлөвшөх юм байна. Хумхийн орд 2026 онд хумхийн орд харилцаа болон хувийн амьдралдаа томоохон чөлөөлөлт туулна. Сэтгэл хөдлөлийн булаан, тэнцвэргүй байдал, 3 дахь этгээдийн оролцоотой хэд маягууд арилна. Хумхийн орд бие даасан байдал, тодорхой байдал, сэтгэлийн хүчээ дахин олж авна. Энэ жил хайр дурлал, холбоонд татагдах хүч, соронзон нөлөө нэмэгдэж, өөртөө итгэл сэргэнэ. Жинхэнэ байдал алсын хараагаараа бусдыг урамшуулна. Өөрийгөө үнэлэх үнэлэмж, харилцаа, амьдралын чиглэлд өсөлт гарч, урагш, чөлөөтэй алхах боломж бүрдэх юм байна. Загсны орд 2026 онд загсны орд гүн гүнзгий суллалт дахин төрөх мөчлөгийг дуусгана. Энэ жил дэвшил, хүлээн зөвшөөрөгдөх, утга учиртай өөрчлөлтийн жил. Удаан үргэлжилсэн дарамт, тодорхойгүй байдал, сэтгэл зүйн хүнд ачааллаас гарч боломжууд нээгдэнэ. Нэр хүнд хариуцлага, нөлөөлөлтэй холбоотой боломжууд гарч ирнэ. Инэрэнгүй зан чанар хിവэрч хэл хязгаар өөрийгөө хүндлэх мэдрэмжтэй хослоно. Энэ жил тогтвортой байдал, дотоод хүчээ олж авах чухал эргэлтийн цэг болох юм байна. Ингээд танд таалагдсан бол бусдаа шеэр хийж түгээж дэмжээрэй. Баярлалаа. Танд амжилт хүсье.